За 2006-аас 2013 онд Монгол Улсын засгийн газар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-тай хамтарсан одоо 2 том төсөл хэрэгсэнийг та бүхэн маань мэдж байгаа. Учир нь 2006 оны Монгол JICA-гийн байгууллага боловсрол шинжилгээ ухааны яам, сангийн яамны одоо хамтарсан хилцүүлгийн протокол тэмдэглэл байдаг. Мөн 2009 оны засгийн газар хоорондын одоо хилцээрийн бас холбогдох заалтуудыг үндэслээд сурагчдын суралцыг дэмжих, багшийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх гэсэн энэ төслүүд маань хэрэгжсэн байгаа. Яг боловсролын шин тогтцоог бүрдүүлэхэд түүний гарааны эхлэл нь болох юм одоо цагт чатман суурилсан боловсролын шинэ стандарт, орон нутаг болоод сургуулийн төвшөнд бол одоо тохируулах их боломжтой нээлттэй curriculum, дээр нь сургалтын жилийг бол 12 шилжүүлэх гэсэн ийм цогц зэрэгцсэн ийм том өөрчлөлт явуулж байгаа ийм цаг үед энэ хоёр төсөл маань хэрэгжсэн. Төслийн захирлаар бол одоо боловсрол шинжилгээ ухааны дэд сайд Төмөр Хожир сайд, хоёр төсөл дээр бол Куланда сайд нар ажиллаж исэн. За би бол бодлогын үндэсний зохицуулагч гэдгээр ажилласан. За хожимо одоо 2011 оноо сүүлчээр байна уу? Би тэтгэврт гарсан учраас оюун цэцэг багш маань хэрэгжилтийн одоо зохицуулагчаар ажиллаж одоо яамны төвшингийн зохицуулт бол ийм янзтай явж ирсэн байгаа. Японоос засгийн газараас Койда багш бол зөв бодлогын зөвлөхөр он 2 жил гарan ажилласан. Энэ хугацаанд одоо бид нар энэ хэрэгжүүлсэн төслийг эхлүүлэх тийм нөхцөл боломж өөрсдөө нөхцлүүдийг судлаад хаана яаж хэрэгжүүлэх зүйтэй гэдэг нэлээд одоо наривчсан судалгаанууд бол хийгдэж бас холбогдох байгууллага хүмүүстэй бол уулзлага ярилцлагууд явагддаг байсан. Тэгээ Койда багшийн санаачлаад дээр нь бид нар одоо хамтдаа бас дэмжиж хийсэн гол ажил юу гэхээр энэ удаагийн төслийг болвол Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль дээрх одоо мэрэгжлийн судлаачдын одоо хамтлагууд ажилладаг тийм мэрэгжлийн төвүүд дээр түшиглж зохион байгуулах зүйтэй гэсэн ийм шийдлийг гаргаад анхны төсөл маань бол Монгол Улсын их сургуулийн дидактикийн төв дээр Монгол Улсын боловсролын их сургуулийн одоо багшийн сургуулийн арга зүйн төвүүд дээр энэ төр үндсэндээ бол түшиглж төсөл маань бол хэрэгжсэн байгаа. Дээрх арга зүйн төвүүд дээр манай ихтэй сургуулиудын одоо дидактикч багш нар сургалт арга зүйн том эрдэмтэд ажилладаг байсан. Тэгээ энэ багш нар маань бол үндсэндээ энэ төслийн маань одоо хөгжлөлтөд томоохон хөв нэмэр оруулсныг бол одоо дуртахгүй байхын аргагүй. Тухайлх юм бол Монгол Улсын их сургуулийн дэргэд дидактикийн сургууль судалгааны төвийн одоо Ахмад багш, Дой тогш байна, математикч, Далайжам зогш байна. За физикийн багш, Бурмаа багш маань байна, Ганбат багш, манай химийн оюун цэцэг, Ням гэрэл, Даржаа, за сайн бэлэг гэх мэтийн энэ багш нар байна. За Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийн одоо багын арга зүйн төвийн захирал байсан Наран цэцэг багш байна. За бас Булган багш байна. Чулуун цэцэг гэх мэтийн олон багш нар бол одоо үнэхээр энэ төслийг одоо амьдруулахад өөрсдийнхөө мэдлэг чадвар, ур чадварыг дайчилж ажиллаж ийм хүмүүс юм аа. За өөр бас нэг тэмдэглэх хэрэгтэй зүйл юу гэхээр төслөх хэрэгжил үнэхээр бодлогын дэмжлэгүүд бол их чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Ер нь цаашаач бас энийг гүйцэтгэх ёстой. За ямар зүйлүүд хийгдсэн бэ гэхээр 2007 онд 3 сайдын хамтарсан тушаалаар хичээлийг төлөвлөлтөнд бол нэлээд урд өмнө байгаагүй том зарчмын өөрчлөлт орсон. Тэр юу гэхээр өмнө багш нар бол хичээлээ 45 минутаар одоо төлөвлөж бэлтгэдэг байсан бол энэ тушаалаар бол хичээлийн дидактик нэгжийг томсгоод үндсэндээ бол нэг хичээлүүдийг бий болгосон байгаа. Өөрөөр 3-аас 5-45 минут нийлжээж нэг хичээл болно. За түүнээс гадна багшийн мэргэжлийн зэрэг олгох, за ур чадварыг нэмэгдэл олгох гэх мэтийн энэ бүх журмуудын шалгуурдуул хичээлийн судалгааг хийсэн хичээлийн судалгааг бас оруулж өгснөөрөө бол бас хэрэгж боломжуудыг дэмжиж өгсөн ийм зүйлүүд болсон байна. За энэ бол одоо өнгөрсөн төслүүдийн хувьд тэгээ манай загвар сургуулиуд байна, сонгогдсон сургуулиуд, энэ сургуулиудын одоо менежерүүд, удирдлагууд нь нийт багш нар маань одоо үндэсний төвд ажилласан арга зүйн том төвүүдийн эрдэмтэн судлаачид цөм хамтарч ээж бол үндсэндээ Монгол улсад хичээлийн судалгаа одоо үр бол үндсэндээ бол таригдсан, соёолж бол ихэлсэн гэж ингэж би хувьдаа бол үнэлд өгөндөг.
Бүхэлдээ бол ер нь одоо хаан ч гэсэн залуу багш нараас ч гэсэн асуугаад хичээлийн судалгааны талаар зохисны мэдлэгтэй бас төсөөлөлтэй байгаа. Үүний утгаараа бол хөрс бол бүрдсэн гэж үзэж байна. Цаашид нэг зүйлийг бид тодруулж хэлмээр байна. Тэр юу гэхээр та бүхэн цөмөрөө мэдж байгаа 2050 он хүртэл ЮНЕСКО одоо ирээдүйн боловсролын талаарх одоо шинэ үзэл баримтлалынхаа утаснаа дэвшүүлсэн байгаа. Тэн дотор бол юу байна гэхээр сургууль хүмүүжүүлэх ухааныг шинжлэхдэх ёстой, хувиран өөрчлөгдөх ёстой өөрөө, багшийн мэргэжил бас өөрөө хувиран өөрчлөгдөх ёстой. Одоо хөтөлбөр гэх мэт бидний нөө төлхөр гол асуудлууд мөр томоохон хувиран өөрчлөлтүүд хийгдэх учиртай. За тэрний нэг нь юу гэхээр чухам одоо сургууль хүмүүжүүлэх ухаан маань ив нэгдлийн буюу хамтарч ажилладаг ийм одоо ухаан болж хөгжих ёстой. Багшийн мэргэжил бол хоршиж ажилладаг, ив нэгдлийг хангадаг ийм мэргэжил болж хувирах ёстой. Энэ утгаас нь аваад үзэх юм бол хичээлийн судалгаан дээр багш нар хамтарч ажиллаж байгаа бүх төвшөндөө одоо бүх чиглэлээрээ хамтарч ажиллах соёл шүү дээ хичээлдээ бэлтгэдэг юм хэрэгжүүлэх үнэлэх соёл байгаа. Энийг хийхэд одоо энэ шинэ одоо өнцгөөс нь харж энэ шинэ утгаар нь одоо хичээлийн судалгааг цааш нь хөгжүүлж авч явах учиртай. За ингэхийн тулд бол үнэхээр одоо яамнаас одоо манлайлж хэрэгтэй өндөр түвшний, хоёрдугаарт нь бол бодлогын хүчтэй дэмжлэгүүд хэрэгтэй. Тухайлх юм бол багш нар ингээ хамтарч ажиллаж гин гэж байна. Тэгвэл одоо багш нарын гүйцэтгэлийг үнэлэхдээ энэ хамтарч ажилласан хөтөлбөрийг хэрхэн яаж үнэлэх вэ? Ямар шалгуурууд хэрэглэх вэ? За энэ хамтарч энэ шинэ хичээл бүтээсэн ч гэдэг юм уу тэнд оруулсан хувь нэмрээ оюуны өмчийг хэрхэн яаж одоо албажуулах вэ? Хин дээр яаж бүртгэх вэ гэх мэтийн олон шинэ асуудлууд бол шийдэх хэрэгцээ гарна. Ингээд бол цаашдаа Монгол улсад ялангуяа бага дунд боловсролын төвшөнд хичээлийн судалгаа бол нэлээд тогтвортой амжилттай хөгжих ийм нөхцөл бол одоо ирээдүйд харагдаж байна. Энд бол та бүхэн цаашдын ажил амжилт хүсье. Энэ бол үнэхээр одоо хамтарч ажиллахгүйгээр юмны ард гардаггүй юм болсон цаг үед бол одоо хийхгүй байхын аргагүй юм чухал одоо стратеги юм да. 2003 онд манай багшийн сургууль дээр боловсрол соёл шинжилгээ ухааны яамны боловсролын бодлогын зөвлөх Кайда өөрийн орчуулагч Баярмаатайгаа ирж бид нартай уулзаж байлаа. Тэгээ багш нартай уулзаж ярьсан үндсэн дээр Наран Цэцэг багш Кайда багш танаа багшийн сургууль дээр багш нарын арга зүйг өөрчлөх шинжлэх талаар ажиллах төвтэй болмоор байна гэсэн санал тавьсан. Энэ төв дээр Наран Цэцэг багш эрхлэгч, тэгээд Чулуун Цэцэг багш, Нэргүй, Мөнх Жаргал, Цэдэн иш, Чулуунбат, Булган зэрэг багш нарыг хамруулсан тийм төв байгуулсан. За энэ төв нь ямар зорилготой гэхээр зэрэг олон орны сургалтын хөтөлбөрүүдийг судалж үзсэн. За үүний дотор Япон, Солонгос, Хятад, Сингапур, Швейцар, за Орос гэх мэтлэн улс орнуудын бага боловсролын тэр арга зүйн асуудлуудыг судалж орчуулж ирсэн. За бид нартай хамт Наканиши Рико гэдэг бас багш байсан, Монгол багшилдаг. Тэр багш бол бид нарт Японы одоо тэр сурах бичиг хөтөлбөр бүх юмыг одоо сайн дураараа орчуул бид нартай хамтарч ажилладаг байлаа. За тэгээ ингэсний үндсэн дээр бид нар багшийн дээд сургууль руугаа санал тавьж 2005 онд бага боловсролын дидактикийн сургалт судалгааны төвийг улам өргөжүүлж тогтжуулж хоёр сайхан танхимтай тийм сургалтын төв байгуул багш нарын мэргэжил дэвшлүүлэх сургалтыг байгуулж эхэлсэн юм аа. За тэгээ үүнийхээ хажуугаар тэр төвд маань хөдөлгөөнт төвүүд байгуулсан. Тэр хөдөлгөөнт төв нь бол байгаль шинжилэл, математик, төсөлт ажил, дүрслэх урлаг, зураг гэсэн ийм 6 төв байгуулад тэрэнд нь одоо дидактикийн янз бүрийн хэрэглэх түн сурах бичиг гарын авалгуудаар баяжуулаад мөн Японы сайн дурын байгууллагуудын тусламжууд биднэрт ирж эртний болж исэн. Хот өдөөгөө олон багшийн сургалт явуулж зарим аймагуд салбар төвүүдэд байгуулж исэн. За тэгээ ингэж төв сайн ажилласны хүчинд сурсагчдын суралцахуйг дэмжих арга зүй гэсэн анхан шатны төслийг хэрэгжиж эхэлсэн. Бид нэр арга зүйгээ эрс шинжилж өөрчилж эхэлсэн. За ингэхэд бол тэр Японы Гакуге их сургуулийн багш нар ирж бид нартай төрөл бүрийн одоо хичээлүүдээр арга зүйг танилцуулаад Японд бид нар бас сургалтанд явж мэргэжил дэвшлүүлж ирж. Ингээ бидний арга зүй бол шал өөр болж түүний хажуугаар Монгол Улсын их сургуулийн одоо үндсэн одоо
байгалийн шинжилгээ, математик, хим, биологи, физик, онлын одоо өндөр бэлтгэлтэй багш нартай хамтарч түүнийг арга зүйг бага боловсролд одоо яаж одоо нэвтрүүлэх талаар бид нэр их эрчимтэй ажиллаж эхэлсэн юм аа. За энэний дүнд бид нэр тэр Японд тэр хичээлийн судалгаа гэдэг юмыг мэдэж ирсэн. Багш нар бага хамт олон бүрдүүлээд арга зүйгээ сайжруулдаг. Тэгээд тэр дундаасаа баг хамт олон ярилцаж байгаад хичээлээ бэлдээд тэр багш нар нь өөрсдөө ээлжил зааж тэр арга зүйг нь одоо боловсруулж тэгээд заадаг хүүхдэд. Тэгээд тэр заах аргын гол асуудал нь бол багш гол нь гоё заах биш, хүүхдийг яаж чи сургалтанд өөрийг нь өөрсөр нь одоо тэр мэддэг зүйл дээр нь тулгуурлаж тэр мэдлэгийг эзэмшүүлэх гэдэг аргыг бол одоо туршиж эхэлсэн. Тэгээ хүүхэд гэдэг бол ерөөсөө өөрсдөө багш л зөв асуулт чиглүүлж чадах юм бол тэр бидний өгч байгаа мэдлийг өөрсдөө мэдрээд ингээ гаргаж ирдэг тийм их сэргэлэн улсууд байдаг байсан. Хичээлээ бэлдэхдээ хичээлийн бэлтгэл судалгаа гэж их 5 үе шаттай үйл ажиллагаануудыг бид нэр суралцж эхэлсэн. Анхандаа бол бид нэр ойлгохгүй хэцүү байсан. Ингэсний үр дүнд бол одоо энэ арга зүйг бид нэр хэрэгжүүлээд өчнөө олон аймагт одоо тийм биелгэхэд одоо ер нь 120-30-аад туршилт хичээл сууж дүгнэлт хийсэн 1000 гаруй багш нарт одоо сургалт явуулаад тэрнийхээ үндэслэл арга зүйгээ сайжруулад 3 төрлийн зөвлөмж 1 2 3 гэсэн зөвлөмж хийсэн. Дараагаар нь сургалтын модуль боловсруулсан. Энэ хийж явах явцдаа бид нэр тэр зөвлөмж бичих аргад суралцсан, модуль боловсруулах аргад суралцсан. Хамгийн гол нь тэр хүүхэд төвдөө сурсаж төвдөө тийм арга зүйг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг суралцж ирсэн юм аа. Төсөл 13 он дууссаны дараагаар Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг гэдэг байгууллага байгуулад энд одоо бүх аймаг хотыг хамарсан модны үндэс шиг одоо ийм салаа мөчр маань гарч ирсэн. Миний доор одоо 4 хүн байх. Тэр 4 хүний доор 4 хүнтэй ингээд багууд байгуулагдаад одоо бүх одоо шав нарын маань хамарсан, бүх багангийн багш нарын маань хамарсан юм арга зүйн төвүүдтэй, арга зүйн одоо нийгэмлгүүдтэй ийм одоо сайхан байгууллага болоод бид нэр одоо Монголын одоо өөр хүүхдийг зөв мэдгээр баяжуулах тийм ээ багш нарын арга зүй байнга дэвшлүүлж явах ийм одоо арга зүй суралцсан юм аа. Энэ хичээлийн судалгаа гэдэг нь бол багш ямар ч одоо хөрөнгө мөнгө шаардахгүйгээр өөртөө баг хамт олон байгуулад өөрөөсөө арга зүйг дэлгэрүүлдэг нэгдүгээр. Хоёрдугаарт яадгүй гэхээр зэрэг тэр арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх тэр арга замыг олдог. Ийм одоо чухал ийм арга хэлбэр суралцсан. Тэр хичээлийн судалгааныхаа арга зүйг оруулаад мини хичээл, багшлах, дадлаг одоо төгсөлтийн ажлын одоо дипломын ажилд бол тэр хичээлийн судалгааны элементүүдийг оруулснаар багангийн арга зүйг сайжруулахын хичээлийн судалгааны асуудлыг оюутан байхаасаа ихэд суралцж эхэлж байна. Одоо хувийн одоо дээд сургуулиуд бол энэ арга зүйг нэлээд эхэлж явуулж байгаа. Одоо багшийн 3 эрдэнэгэд багшийн дээд сургууль байдаг. Тэр багшийн дээд сургуулиуд 14 оноос хөтөлбөрөө боловсруулад 15 оноос өнөөг хүртэл одоо 7 мэргэжлэр 1000 гаруй оюутанд хичээлийн судалгааны арга зүйг одоо мэдүүлж төвсүүлж гаргасан юм аа. 2006 онд хэрэгжсэн JICA-гийн хүүхдийн хөгжлийг дэмжих төслөөс эхэлсэн гэж үздэг. Миний мэдих одоо хичээлийн судалгааны эхлэл бол Доёд багшийн одоо зөвлснөөр Бурмаа багш бит хоёр 2005 оны 12 сарын 5-нд одоо JICA байгууллагын төв офис буюу энэ бод самхаг дээр Монголын багш нарын одоо багшлахгүй арга зүйн дэмжих ийм төсөл хэрэгжүүлэх гэж байна. Одоо боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг их сэд сургуулиуд болон одоо мэргэжлийн одоо судалгааны байгууллагууд ямар одоо бодол сонирхолтой байгаа вэ гэдэг талаар санал зөвлөгөө авсан. Бидний хувьд бол манай мэргэжлийн дэд хатгын сургууль судалгааны төв бол 1983 онд Гавьяат багш, Доёд, Бурмаа одоо нэргүй багш, мөн Шагдар багш нарын санаачлагаар үүсэн байгуулагдсан одоо боловсролын талаар судалгаа явуулдаг багш нарын нэгдэл үүсэлсэн ийм одоо мэргэжлийн дэд хатгын сургууль судалгааны төв ажиллаж ирсэн. 2006 оны 3 сарын 8-нд одоо Койда багш биднэрт санал тавиад танай төвийн үйл ажиллагаатай чинь нарийн танилцмаар байна. Японы JICA байгууллагатай хамтран одоо багшийн хөгжлийг дэмжих энэ төсөл хэрэгжүүлэхэд танай төвийн зүгээс ямар үйл ажиллагаа явуулах
боломжтой вэ? Одоо ямар одоо байдлаар та нар төсөөлж байгаа вэ? Энэ талаараа одоо төслийн драфт боловсруулад биднэрт өгөө гэсэн ийм санал тавьсан. Анхны одоо төсөл хэрэгжүүлэх багийн ахлагч нар Япон улсад очиж одоо мэргэжил дэвшлүүлсэн. Энэ 10 багш Японд очиод хичээлийн судалгаа одоо ёстой бичлэн танилцсан. Нэг 38 хоногийн дотор бол бид нар нэг 15 баг сургуулийн 30 цагийн хичээл, 5 дунд сургуулийн 9 цагийн хичээл. За 3 ахлах сургуулийн 3 цагийн хичээл, дээд сургуулийн 8 цагийн хичээл, нийтдээ 50 цагийн хичээл суугаад одоо яах нь хичээлийн судалгаа гэдгийг одоо жинхэнэ ёсоор тэнд одоо танилцсан. Тэгэхээр эхний үед бол бид нар одоо яг очингуудаа хичээлийн судалгаа гэдэг чинь бид нарын нээлттэй хичээл л шүү дээ. Ерөнхийдөө бид нар бол за нээлттэй хичээл л шүү дээ. За яасан ч төвхтэй явуулдаг юм дээ ч гэсэн бодол төрөл. За мэдгэл юм байна да гэсэн бодол төрөл одоо ерөнхийдөө яах гэхээр нэг мэдэмхэрэн ч гэх юм уу тиймэрхүү бодол бид нарт төрж ил байсан. Гэтэл одоо яах вэ гэхээр чинь хичээлийн судалгаа одоо явуулсны дараа багш хичээл заасны дараа хичээл сууж үнэлгээ хийж байгаа багш нар бол дараа нь тэр хичээлийг явуулсан багш нартай уулзахад бол тэр ганц багш биш баг ажиллаж идэх тухайн хичээлийг явуулдаг. Хичээлийнхээ одоо яах вэ гэхээр төлөвлөлт нь маш тодорхой. Гэхдээ юуг хүүхдэд ойлгуулах гээд байгаа. Энэ хичээлээр дамжуулаад хүүхдийн юуг нь хөгжүүлэх гээд байгаа. Ямар мэдлэг чадвар уруухан төлөвлөх гээд байгаа гэдгийг маш сайн төлөвлөдөг, тэгээ хэрэгжүүлдэг, хэлэлцдэг, тэгээ тэрийг сайжруулдаг үйл ажиллагаа юм байна гэдэг нь аажмаар яах нь ухаарагдаж ирсэн. Тэгээд энэ нийтдээ нэг 50 цагийн хичээл суусны дараа бол биднэрт бол яах нь тэр багшийг одоо яах нь хүндэтгэх, үнэлэх, ухаарах юм мэдрэмжүүд төрөөд үнэндээ бол одоо яах нь хичээлийн одоо судалгаа гэдэг маань хичээл гэдэг маань ерөөсөө л яах нь төлөвлөлттэй дараа нь яах нь гүйцэтгэлтэй үнэлгээтэй тэгээд сайжруулалттай тасралтгүй явагддаг ийм судалгаат үйл ажиллагаа юм байна. Энэ бэлддэг хэрэглэгдэхүүнээ сонгоно, тэрийг ашиглана, хэрэглэн, сайжруулна гэдэг маань бас л яах нь судалгаат үйл ажиллагаа юм байна. Ерөөсөө хичээлийн судалгаа, хэрэглэгдэхүүний судалгаа гэдэг маань тэр багшийн хөгжил юм байна. Багш өөрөө энэгээрээ дамжуулж хөгждөг юм байна. Хүүхдээ хэн болох вэ, юу хөх гээд байгаа вэ гэдгийг хөгжүүлж тэр хүүхдээ тодорхой төлөвлөсөн үнэн мэдлэгийг бодтойгоор олгодог юм байна гэдгийг яах нь ухаарч ирсэн. Тэрийг үндэслээд одоо төслийн багийн эхний одоо 10 хүн бол одоо хичээлийн судалгаа, хэрэглэгдэхүүний судалгааны тухай ойлгосон үнэн бөгөөд одоо яах нь цог хэмжээгээр өөрсдөө авсан туршлагынхаа үндсэн дээр энэ төслийн үйл ажиллагааг амжилттай явуулаад энэ төсөлд оролцсон багш нарыгаа хичээлийн судалгаа, хэрэглэгдэхүүний судалгаа гэдгийг ойлгож ухааруулах одоо анхны шанг тавилдсан хүмүүс юм байна гэж би үнэндээ ойлгож идэг.